Дархан хотын 55 жилийн ойн баяр зориулан Дархан хотын ойн баярыг зохион байгуулах комиссоос аймгийн хэмжээнд 4 бүлэг 55 ажлыг зохион байгуулж байгаа юм а. Энэ хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний танхимтай хамтран зарласан гоёмсог Дархан шилдэг бүтээлийн уралдаан, аймгийн захирагчийн албанаас зарласан Тохилог хот, аян, хоггүй хот, хоггүй гудамж уралдаан болон Дарханы брэнд хоол хийх тэмцээн зэрэг хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлж нэр хүндийг өсгөх зорилготой олон арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдсан мэлээ. Эдгээр уралдаанд итгэх санаачлагтай оролцож хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан урлагчид шилдэг тогооч нар шилдэг бүтээлийн эстийг өнөөдөр шагнаж урамшууллаа. За Дархан хотын 55 жилийн ойг угтсан олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Үндсэн 4 том бүлэг бүхий хотынхоо одоо төрсөн өдрийн ойн тоог бэлэгдсэн 55 ийм арга хэмжээ ажлыг зохион байгуулсан. Үүний нэг нь бол манай аймгийн иргэдийн хурлын дэргэдэх иргэний танхимаас зохион байгуулсан гоёмсог Дархан шилдэг бүтээлийн уралдаан байгаа. За гоёмсог Дархан уралдаан бол нийтийн эзэмшил талбайд одоо байрлуулах, явган одоо зорчигчдын амарч тухлах, өвөрмөц шийдэл бүхий ийм одоо сандлын уралдаан байсан. За энэ уралдаанаараа бид бол хотынхоо хөгжил сэтгэлэлт өнгө төрхөнд бол тодорхой өнгө, хувь нэмэр, тоглог одоо 5 тухыг бэлэглэх ийм зорилготойгоор зохион байгуулсан юм байгаа. Гоёмсог Дархан уралдаанд нийт 6 аж ахуй нэгж байгууллага 20 гаруй иргэн бүтээлээр ирүүлсэн байна. Нийт ирүүлсэн бүтээлд тодорхой өгүүлэмж найруулга бүхий цоврал утга агуулгыг илэрхийлсэн, сүйдрвч болон бусад зүйлстэй хамт шийдсэн, хөшөө дурсгал түүхтэй уялдуулсан, Дарханы болон бусад брэнд байгууллага бүтээгдэхүүнүүдийг илэрхийлсэн, өвөрмөц санааг тусгасан, орчин тойрондоо өнгө үзэмжээ соёлтой хэрэглээ 5 тухыг нэмэх зэрэг шалгуурыг тавьсан бөгөөд шилдэг бүтээлээр Дарханы зураач урчуудын Тэнгэр өөд холбооны урлагчдын Хайрын хотын хос бүтээл тэргүүлж өргөмжлөл 2 сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртсэн бол Дэд байранд сан оргуу компанийн цэмцгэрхэн Дархан иж бүрдэл бүтээл шалгарч 1 сая 500 мянган төгрөг, Гутгаар байранд Дархан төмөрлийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийн Уран Дархан бүтээл шалгарч 1 сая төгрөг, Тусгай байранд Эргэн оюун чимгийн Дархан брэнд нэртэй 6 талтай эвхэж хурааж зөөвөрлөн байрлуулахаар хийгдсэн Тохилог сүйдрвч сандлын хоослол шалгарч өргөмжлөл 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг тус хүртлээ. За Дархан хотын 57 жилийн огт зохион байгуулсан гоёмсог Дархан хормуулийн уралдаанд оролцож тэргүүн баярлалтай баяртай байна. Баг хамт олоороо. Тэгээ манайх нэг 2 гаран дээр зүрх тавьсан тийм Хайрын хот гэсэн нэртэй. Нөгөөх нь нэг нугас цовраа 5 дэгдэхээтэй тийм бүтээлүүд хийж оролцсон. Одоо тэгээ бүтээлүүд маань тулсан байгаа. Хотынхоо аль нэг гудамжинд тодохгүй байрлуулах болно. Тохилог Дархан сарын аян хоггүй хот, хоггүй гудамж уралдааны шилдэгүүдээр Дархан дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани хамт олон хараа голын дагуу цэвэрлэгээ хийж тэргүүн байранд орж 800 мянган төгрөгөөр шагнуулсан бол удаах байрыг Шинэ амьдрал төрийн бус байгууллагын хамт олон эзэлж 500 мянган төгрөг, 3 дугаар байрыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбарын хамт олон эзэлж 200 мянган төгрөгийн мөнгөн шагналаар тус энэ өдөр шагнуулсан юм а. За энэ жил болохоор барилгын салбар үүсч өгсөний 90 жилийн тэгээд Дархан хот барилгацсны 55 жилийн ингээд 2 байр давхцаж болж байгаа. Тэгээд барилгын салбарын хамт олон маань энэ жил өндөр зөвлөлөд Дархан хотынхаа хаалгыг шинжилгээгээд санаачилсан байгаа. За үүнд болохоор манай ажилчид нэг өдрийн цайлан кандидат компаниас тодорхой хэмжээний мөнгө нэмээд ингээд энд арга хэмжээ зохион байгуулаад тодорхой хэмжээний өндөр өгсөн байгаа. Дархан хотынхаа нийт иргэдтэй Дархан хот байгуулсны 55 жилийн баярын мэнд төвшүүлж ад жаргал сайхан хүсье өрөөё. Мөн аймгийн шилдэг тогооч шалгаруулах тэмцээний Дархан брэнд хоолны шилдгээр Комфорт рестораны ахлах тогооч мөнгө чаргалын алжаал тайлгшуул шалгарсан бол Дэд байранд Ногоон алим компани ерөнхий тогооч Ягаан цэцгийн Бууцай Хүрэн манжингийн Эко бууз, 3 дугаар байранд Эрдэнэс плаза рестораны тогооч Мачи Вангийн Мантуута гахаан шарсан мах, шарсан зайрмаг, харин Тусгай байранд Маструудын клубын Ахмад тогооч нарын зум хоол, цэцгэн бов нэрийн бүтээгдэхүүнүүд тус шалгарч өргөмжлөө гарт авсан юм а. Би Комфорт рестораныг төлөөлж нэрийн шүлээр орсон байгаа. Брэнд хоолнд шалгарсандаа баяртай. Нийт дарханчуудаа 55 жилийн баярын мэнд хүргье. Би 1965 оноос хойш ажилласан. Тэгээд нэг 30 тонн социалийнхээ нийтийн хоолны байгууллагт 27 жил ажилласан. Тэрнээс хойш Дархан хот дахь Монгол улсын өнөөх
тогоочийн холбооны салбар зөвлөлд бас дадлахын багшаар ажиллаж байсан та. Одоо Дархан хот байгуулагдсны 55 жилийнхээ ойн баяраар Дархан хотынхоо нийт иргэд хөдөлмөрчид баярын халуун мэнтийг хүргье. Дээрх хуралдаан тэмцээнүүдэд идэвх санаачлагтай оролцож хотынхон хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөж буй эрхэм иргэдээ мөн өдөр Наримлын Дархан тэмдэг аймгийн тэргүүний ажилтан цал тэмдэг аймгийн засаг даргын жууг бичгээр шагнасан юм а.